Хэрвээ Яасан бэ? энэ уудтай хогон дотор юу байгааг таавал 50000 төгрөг өгье. За, наа чи надад үнэхээр easy юм зөө. Чам мөнгө байгаа юм уу? Байлгүй яах юм бэ? Чи дүүлийн дотор юу байгааг таачих. 50000 төгрөг өгье. За, таачаа дараа нь тэгээд орилоод байваа. 5 төгрөг өгөхгүй унжаад бай зүгээр. Унчихгүй зүгээр тэгэхээр таач харъя чамаа. Нэг ундааны сав, нэг усны сав, нэг чипсний ут, нэг хүүхдийн чих байна. Оо чи яаж мэдэж байгаа? Мэдгүй яах юм бэ надад чинь? Сэгсрэл үү? Сэгсрэл гэдэг шүү дээ. Лагаар юм аа чи явсан. За юу гэлээ? Нэг ундааны сав. Нэг ундааны сав. Нэг усны сав. Усны сав. Нэг чипсний ут. Нэг хүүхдийн чих. Хүүхдийн чих. Тэр Чи мэддээл юм биш энэ уутыг. юу яриад байгаа юм? Олон жил мэрэгжил гатарнаг чи энийг хэлдэг заяа. 5 төгрөг авъя. Зүгээр байж чадахгүй 5 төгрөг алдаа чи ингэ. Ой. Хогоо яаж яадаг юм бэ чи? Яаж хайсаахаа? Туслаа энэ хог нь аваад л та. Аль сонсё шажигнуул. Өөх хөрх. Дотор нь арх пианы шил явж штий. Чи тушаахгүй байсан юм бэ? Тушаадаг штт. Одооны хүүхдүүд нэр арчааг юм аа. Ахын чиний насанд зөө арх пианы шил тушаагаад чихэн дөрөвч зундагаар ийм бозгор явдаг байд штий. Тийш штий. Аа? Гү чи тушаадгүй байхад ингээд осныхын үүд нэг ялгаа тавьчихад шилэн. Наа шилий чи хүмүүс аваад тушаагаад ингээд зарим амьдралаа ингээд залгуулж байгаа юм зөндөө байгаа. Тийш штий. Манайх нэр хогоо ангилаад хаяа сурчихгүй юм даа нэр. Ой, миний хаа. Гүлдэ. Верада. Тавшир юм ээ, тавшир. Оо, манай зэгцтэй. Баярлалаа минийхүү. Имээ хог үйс юм уу?